За тэтгэврийг тойроод бид нар бүтэн жил ярьж байна, ярилцж байна. Иргэд бол ахмадууд ямар шүүмжил хэлж яах нөхөр та нар одоо шийдэл мэдлээ гаргаад яваач ээ. Яриад байх юм. Хэдэн гişүүд тойрол яриад байх юм. Яамны төрийн аль багч тариулал байх. Шийдэл гаргая л да. Засгийн газар хурдхан шиг юм өргөн барь. Өөр арга байхгүй. Одоо дахиад байнгын хорон дээр энийг ярмээргүй байна. 3 ярьлаа шүү дээ. 3 удаа. Тэг ямар шийдэл байхгүй. Тэг энэ хэвлэл мэдээлэлээр гардаг. Бараг ичж чинь энэ асуудлаас. Тэгэхээр одоо би нэгдүгээрт ийм хэлмээр байгаа. Энэ тэтгэврийн хэмжээний асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ хэмжээний нөгөө миний яриад байгаа инфляцтай уялдуулна гэдэг чинь буруу юм аа. Энэ хуулийн заалтыг их логикгүй бичжээ. Мөнгө үнгүүдэхээр тэтгэвэр нэмнэ гэдэг чинь буруу. Тэтгэврийн хэмжээг өнөөдрийн хөдөлмөрийн орлого буюу дундад цалингийн хэдэн хувь байх уу гэдгээр индексжүүлж улс орнууд жагсаадаг. Дунджаар бол өнөөдрийн хөдөлмөрийн орлого буюу дундад цалингийн 60 орчим хувь гэж үзэж байгаа. Тэгэхээр 1.3 сая төгрөгийн дундаж тэтгэвэр гарч байгаа. Энэ 1.5 сая төгрөгийн тэтгэвртэй болёо гэд гадаа жагсаж байгаа ахмадууд бол зөөр айлга дэвшүүлж байгаа. Шинжлэх ухааны үндэстэй юм яриад байна. Тэгэхээр энийг нэмэгдүүлэх гэхээр тэтгэврийн сангийн мөнгө хүрэхгүй шүү дээ. Төсвийн мөнгө хүрэхгүй байна. Бодит үнэ хэвээр дээр хүлээмжшөөрье. Энэ удаагийн улсын их хурл нэг удаа баялагын сангийнхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулад энэ уул уурхайн баялагийг энэ ахмад үедээ шудраг зөв ингээд хүртэх ингээд нэг тэтгэврийн сангийн зузаатгалыг хийж болох байхгүй юу? Тэгэхээр бид нар бол энэ дэр зоригтой баймаар байна. Одоо нэгэн төсвийн мөнгө хүрэхгүй 5.6 их 80 байхгүй байна. Тэгэхээр яах юм бэ гэж тойрж ярмааргүй байна. Шийдлүүдээ ярий. Баялагын сантайгаа яаж уялдуулах юм бэ? Ингээд хөдөлмөрийн орлогын 60% буюу 1.3 сая төгрөгийн тэтгэвртэй болох боломж байна гэдгийг хэлье. Хоёрдугаарт нь энэ тэтгэврийн сангийн яамдууд булаацснаас болж байгаа шүү дээ. Энэ хөдөлмөрийн яам мэдэх ёсгүй. Нийгэм хамгааллын яам мэдэх ёсгүй. Улс төрчид тэтгэврийн санг удирдсанаас болоод тэтгэврийн сан дампуурсан. Тэтгэврийн санг удирдах нь тэтгэврийн институт байх ёстой. Энэ мэрэгжлийн байгууллага байх ёстой. Энэ менежмент хийгээ тэр тэтгэврийн сангийн мөнгийг бүр өсгдөг, өгөөж болгож өгдөг ийм сан байх ёстой. Ийм байгууллагыг байгуулъя л да. Солонгос юм байна, Япон юм байна. Би эх 7 хоногт Солонгост энэ уулзалт хийх гэж байна. Би хуулийн төслийг бэлэн болгоцсон. Одоо та нар надаас шаардлагатайг бол ав. Би засгийн газарт одоо хуулийнхаа төслийг өгье. Энэ монголчуудын тэтгэврийг сайхан болгоё. Хоёрдугаар, гуравдугаар асуудал юу юм бэ гэхээр энэ тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнийг банкар дамжуулах юм бол банк л баяжиж байна. 16% хүү. Энэ тэтгэврийн зээлийг тэтгэврийн институт өөрөө. За 1 минут нэмье. Баатар хөгшин. Солонгосын тэтгэврийн зээл 2-3% хүү байгаа. Энэ тэтгэврийн институт өгж байгаа. Гэхдээ тодорхой шалгууртай өгнө. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, яаралтай үе, гамшиг, боловсрол, гэр бүлдэн тохиолдсон янз бүрийн ийм нөхцлүүдийг хангах юм бол маш бага хүүтэй 2-3% хүүтэй тэтгэврийн зээлийг өгдөг. Банк биш, институт. Тэр хүн энийг тэтгэврийн зээл гэж нэрлэдэггүй. Тэтгэврийн урьдчилгаа гэж нэрлэдэг. Өөрийнхөө ажил хөдөлмөр хийж хадгалуулсан мөнгнөөсөө тодорхой хэсгийг урьдчилж авч байгаа. 800 мянган тэтгэвртэй хүн бол дараа сараас нь эхлүүлээд 700 мянга болгоод ингээд сар болгон 100 мянган төгрөг хасуулаад ингээд урьдчилгаа авсан мөнгөө төлдөг ийм систем рүү дэлхий явж байна. Энэ модулийг бүрэн өөрчлөе. Энэ банкар дамжуулахаа болио гэдэг саналыг хэлье. Энэ хуулийн төсөл бэлэн болж байгаа шүү гэдгийг хэлье.